За юуны өмнө би ажлын хэсэгт орох хүсэлтэй байгаагаа байнгын орооны даргад үгээр уламжлая. За хоёрдугаар бас яг гэр бүлийн тухай хуультай иргэд олон нийт байгууллагуудаас ирсэн саналын товёогийг авмаар байна. Биднэрт имэйлээр ирсэн материал дотор ирээгүй байсан. Тэрийг бас тусгаалan авъя. Бас гишүүд ч гэсэн хургуулах зүг байх гэж бодож байна. За 3 дугаарт гэвэл яг энэ нэгдсэн үндэсний байгууллагаас ирүүлсэн хэд хэдэн удаагийн зөвлөмжүүд дотор энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүл нийгмийн амьдралд оролцох эрхийн асуудал дээр үүсэж байгаа хязгаарлалтууд дээр нэлээд эргэж харах ийм байр суурьтай байгаа. Тэгээд энэ дээр бас холбогдох ажлын хэсэг яамныхан бас энэ дээр анхаарах хэрэгтэй хаа гэж бодож байна. За 3 дугаарт яалчгүй манай үндэсний дотоодын онцлог байгаа. Сая мигмар даргын үед энэ асуудлыг боловсролын яамны хариуцах асуудал гэд дотор эртний хүүхдийн асуудлыг хэлж байгаа шүү гэнэ. Боловсролын яам нь болохоор энэ бол гэр бүлийн яам, гэр бүлийн одоо асран хамгааллын асуудалтай холбоотой болохоос манай яамны асуудал биш л гэдэг байхгүй. Гэтэл манай Монгол улс шиг ингэж өвлийн энэ урт хоног саруудад энэ олон хоног хүүхдээ өөрсдийнхээ асрамж халамж хараа хяналтаас хол байлгадаг ийм одоо боловсролын тогтолцоотой орн ер нь бол байхгүй. Африкийн хэдэн орнууд л дотор байрны асуудал байдаг. Манайх шиг яг ийм бүх сургууль ерөнхий боловсролын сургууль нь тэр чигээрээ ийм дотор байран дээр суурилдаг ийм тогтолцоотой орн байхгүй. Тэгэхээр бид нар өөр улс орноос хуулбарлах гэж хуулбарлах юм байхгүй. Гэтэл яг дотор эртний хүүхдтэр үүсэж байгаа олон асуудлууд үүсдэг. Асран хамгаалтай холбоотой асуудлууд байнга үүсдэг. Тэр хүүхэд хэрэгт холбогдно, гэмт хэргийн хохирогч болно. Тэр тохиолдолд багш нь байх юм уу, эцэг эх нь байх юм уу, тэр хүүхдийн асран хамгаал нь яах юм гээд байнга энэ маргаантай явж ирсэн. Тэгээ яалчгүй нөгөө гэр бүлийн тухай хуулиараа гэр бүлтэн л очдөг. Гэтэл эцэг эхээсээ яалчгүй хол байгаад байдаг. Тэгээ тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагаас тэр зөвлөмжийг өгöd байгаа байхгүй. 24 цагаас дээш хугацаанд хүүхэд эцэг эхийнхээ асрамжаас хол болвол тэр асран хамгааллыг эсвэл асран хамгаалалт хувилбарт үйлчилгээ гэж байдаг. Хувилбарт үйлчилгээ гэдэг англи руу эсвэл бид нар оруулах хэрэгтэй болж таарна тий. Гэх мэтэр ингээд бид нар жоох ингээд нөгөө өргөн цар үрээтэй харах хэрэгтэй байгаа. За тэгээд эцэст нь бол бас нэг зүйлийг би хэлмээр байгаа. Ялангуяа нөгөө гэр бүлийн олон янз байдал дээр гарч байгаа өөрчлөлтийг бид нар жоохон бас энэ хуулийнхаа концепцаараа бас бид нар оруулж ирж харах хэрэгтэй юмнууд байгаа байхаа. Яг нөгөө гэр бүлийн уламжлалт ойлголт хандлагаас гадна өөр бусад одоо гэр бүлийн ойлголтуудыг олон янз байдлуудыг хүлээн зөвшөөрөх тий. Түүнийг нь бид нар яг энэ хуулийн хүрээнд гэр бүл гэдэг энэ англи руугаа оруулах энэ гэдэг ингээд олон зүйлүүдийг бид нар эргэж харах хэрэгтэй болно. Тэгээ нөгөө нийгмийн амьдрал юм чи өөрөө асар их хөгжлийн одоо хүрээнд явж байгаа. За тэгээ хуулийн давхардал хийдлийн асуудлууд бас байна. Бас энэ нөгөө сүүлийн үед бас энэ бэлгийн цөөнхийн асуудлын гэр бүлийн асуудлыг яригадаад байгаа. Нэгэнт үндсэн хуулиараа бол гэр бүл болох боломжгүй байгаа. Тэгээ энэ дээр бас заавал гэр бүлийн тухай хуулийн дээр дахиж ийм заалт бас оруулж ирэх яг ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бол гэдэг бас ийм асуулттай үлдэж байгаа. За тэгээ хамгийн сүүлд би нөгөө асуусан гэр бүлийн бусад хууль тогтоомжуудынхаа уялдаануудыг хэдүүлээ хараад уг нь бол ингэж цогцоороо явдаг бол мэдээж хэрэгтэй байна. Гэхдээ одоо нэгэнт нөгөө бусад хууль тогтоомжууд нь өргөн баригдаагүй байгаа учраас бас энийг бас хэдүүлээ яаж харах уу гэдэг дээр ажлын хэсэг бас дотроо энийг ярилцах хэрэгтэй байх. Тэгээд иргэний нийгэм төрийн бас байгууллагын оролцоо нэгэнт төр өөрөө бүх энэ гэр бүлийн асуудалтай холбоотой бүх асуудлыг хариуцаж авч явхад бэрхшээлтэй тий. Учраас тодорхой хэмжээгээр ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх үйл ажиллагаан дээр иргэний нийгэм төрийн байгууллагын оролцоог яаж оруулж ирэх үү, яаж хамтрах уу гэдэг ингээд иргэний оролцоог бас бид нар нөгөө талаас нь бас харах хэрэгтэй баха гэдэг ийм байр суурьтай байна. Тэгээд ажлын хэсэгт орох хүсэлтэй байгаа гэж хэлэрлээ.